Аав дүүдрийг ялцсан даас тэр юм. Эсвэл одоо ингээ ганцаараа ингээ нийтийн байранд байгатаас готэрт юм. Одоо ч гэсэн ээжигээ байсан бол нэр надад аяг хоол юм хийгээл мэдим үгүй ядруу яав. Орол минь засчихсан л байж байгаа гэж бодсон. Ган тулах 23 наснда хүн амныг хэрэгт сэжиглэгдэн хилс хэрэгт унаж амьдралынхаа 15 жилийг хар дарсан зүүд мэтэнгөрүүлжээ. Тэрээр хоёрчудаа цаазын ял бүх насаар хорхилыг сонссон ч өмгөөлөгч нь найзынхаа аминд хүрээгүй гэдгийг нотолсноор шүүх түүнийг 38 наснд нь цагаатгсан юм. Гэвч хоригдож байх хугацаанд нь өндөр настай аав зулайгаа гიშгэж төрсөн дүүнд бурхны орныг зорьсон байна. Хайртай ээж нь хүүгийнхээ төлөө явсаар хожим цагаатсныг мэдсэн ч харамсалтай нь 2 жилийн өмнө хорт хавдраар өөд олжээ. Харин хис хэрэгт гүтгэгдэн шалгагдаж байх хугацаанд нь дүүгээсээ алхамж холдоогүй их чинь өнөөдөр эргэж тойрч хань бараа болж байна. Энэ болохоор 2005 оны 3 сарын 18-нд болсон. Мастер нараа нэг цэргийн баярын бэлэг гээд нэг 50000 төгрөгтэй нэг жил арх өгсөн. Тэгээ бид нар нөгөө нарны голын тэнд болдохынд очиж уугаад би нөгөө ихчээ хүүхдийг авдаг байсан болохоор ихчээ хүүхдийг аавна гээд. Тэгээ 10 дугаар орол руу явсан чинь манай ажлынхаа хандлагын араас явсаа гээд цагтаа нарт хэлсэн байт юм билээ. Тэгээд талигаа чи миний араас гараа явсан гэж. Тэгсэн чи одоо тэр цагдаа нар болохоор энэний араас гараа явсан гэж намайг одоо нуун дарагдуулсан. Над руу хит их анхаарлаа тавьдаг. Хит зөвхөн тэр хүмүүсийг гандлахын араас гараа явсан гэдэг дээр нь хит их анхаарал тавьсан. Энэ дээр би маш их гомдолтой байдаг хгүй. Хит их анхаарал тавьж намайг яснаас л одоо тэр хүмүүс нь олдсон ч юмгүй ч юм би одоо мэдэхгүй л. Тэгээ намайг зодож нүдэж манай ихчийг хорж манай ихчийг харуулж иж тэгээ танаа гэрийнхэн гих чинь бүгдингийг нь хорж шатна бүгдингийг чи шоронд хийн чамайг шоронд хатана гэж айлгаж өөрөө хөтөлж чи ингэсэн үстэй чи тэгээ үстэй гэж хагаад хөтөлж мэдүүлэг авсан байдаг. Аян мэдүүлсэн мэдүүлгүүдээ бүгдээр манай өмгөөлөгч хувьцаанд бол байгаа. Би энэ 17-8 жилийн дотор би маш их энэ цагтаа шүү маш их гомдолтой байдаг. За шүүгч бол цагтаа нарт бол маш их гомдолтой байдаг. Чи дүүгийнхаа цустай хувцсыг угаагаад пүүзнийхаа цусыг арилгаад чи хувцаа угаагаад зогсож явахт нь чи хараа сууж исэн бицтэй гээл ингээл намайг чинь дарамтлал. Тэгээд тэр өдөртөө хонлоо өглөө нь босно. Цагдаа нарын ирэхээс өмнө коридорын шал угаа. Тэгэл коридорынхаа шалыг угаалгачаал яг 8 цагт ажил эхлэхээс өмнө буцаагаал камерт орчин. Тэгэл ажлын цаг нь эхлэнгүүт дахиад надаас байцаалтаа авна. Үнэн хэлэхгүй мүү гэл. Ер нь нэг тиймэрхүү ламттай. Тэгээд 2 3 өдөр намайг хорсон. 25 жил. Цааз 25 жилийн ялаг 2 сонслол. Тэгээд насаараа арих цаазаараа авах ялыг сонсоод бол хүн өөрөө юу яаж байгаагаа ч мэдэхгүй тийм л бол тийм л юу яриад байгаа юм лөө гэл ямар ч тийм өөрөө ингэсэн бодос хөгөл бол тийм л талигаа чинь одоо энэ биенийх нь энэ юун дээрээс нэг гутлын юмур тэгээд гарнаас нь болохоор тэр үсний нэг үс байдаг тэр үс нь минийхтэй таахгүй тийм. Тэгээд тэр нөгөө нэг күртэг өмсөж явсан говц нь байхгүй. Тэгж л юу юм лээ. Тэгээд одоо тэр нөгөө мөг төрөвч идэрсэн юурээс юуж байхгүй. Хоригдно гэдэг бол маш хэцүү л. Хүний авийг олох. Хүнтэй хилдэж маргалдвал зодуулна. Бочгийн дээр суун. Тэгэл хүн болгоны л ад болдог. Гэрийнхнаас нь хүн ирэхгүй бол жорлон дээр суугаад жорлон цэвэрлэл тийм л өгдөг. Манай дүү намайг энэ хэлс хэрэгт гүтгэлээ. Солонгос руу явж ажил хийж чад. Би энэ өвдөд модод
Тэгээд энд ирэнгүүтээ бөөрөөр явчихсан. Төв судалгуу дараад нь манай аав нөгөө дүүг бас ягаал өнгөрл. Гинт нөгөө зүрхний юугаар манай авч өнгөрсөн. Манай ээж чинь намайг миний хүү хизээ цагаатч гарах болов миний хүү нэг л өдөр цагаад нь миний хүү хийгээгүй шүү дээ гэдэг үлнээс миний ээж байсаар хорт автрав. Одоо батлаар хийжгээ байгаа. Арай үзэж хүртэл удчих чадахгүй. Ээжигээ хүртэл бодоод арай ирэнгүүтээ өөрөө хоолж хийж идэхгүй. Ганцааргүй болол хоолж орохгүй. Би бол бодтын гэхдээ би үнээр шийдсэн. Бид нэр элэг бүтэн байх ч байсан юм тийм үстэй. Миний дүү ингэж амьдраач үгүй ч өнөөдөр өөр хүүхэдтэй сайхан хань ижилтэй амьдралд тогтцсон байх байсан баг. Миний амьдралаар бүхэлдэн 17 жил яах гэж тоглож байгаа болоо гэж. Одоо ажил хийж болохгүй. Тэгээд албан байгууллагт орё гэхлээр намайг ял шийтгэл авч ирсэн цагдаагийн тодорхойлт авчир гэдэг. За цагдаагийн тодорхойлолт авах гэхлээр л хэдэн цагдаанд дарамтлуулжсэн болохоор би очиж цагдаагийн тодорхойлолт ч авдаг. Тэгээд ажлын зарыг би ПС-с орлож харна. Өдөрт мөнгө нөгөн гэсэн ажлын барилгын туслахаа орно гэсэн үн дээр ажиллая. Тэгээ манай нэг эмэгтэй бага эмэгтэй дүү манайсан тухайд одоо мөнгө ч юм уу төгрөг олдохгүй бүгд ажилгүй аа маань өнгөрцөн тэгэл дүү маань шоронд ингээд явах гэдэг мөнгө ч мөнгө байхгүй дарамт ихтэй миний дүү ч мөр хүний өдөөс ч харж чадахгүй ингээд цагдаа нараас ингээд айгаал байнгын ингээд дарамтлал тэгэл ганаа их чи одоо цагдаа дээр ингээд очихоор одоо намайг дахин орчуул яах вэ ганаа их чи яах вэ гэ ойл амтай вэ гэл 15 6 жил дүүтэйг явууллаа шүү чи нүүр бардам хэл би хийгээгүй учраас 15 жил үний яллаа штэ гэд нүүр бардам хэл хүний өдөөс тэгж хэл сурах хэрэгтэй би тэгсэн. Хувьцаагаа өнгөлөгч бол маш мундаг хөө. Одоо хувьцаагаа өнгөлөгчд 17 жил явдаг. Бараг жил цуснд бол ах トゥ шиг л болох шээ. Бараг л болсон да ах トゥ жуулах жил бол 17 жил өстө надад итгэсэн штэ тэр хүн. Энэ хүн хийгээгүй шүү. Энэний араас би зүтгэх ёстой юм байна. Тэгж өдөр шөнөгөө хооллонд идэх ч юм уу тэгж гүйцэтгэж гүүж явсны улмаас би өнөөдөр хилс хэрэгт гүтгдээгүй цагаатаад одоо ингээд ажиллаа хийгээл сайхан ингээд явж байна. Одоо ингээд нийтийн байранд яг одоо өөр ингэсэн орон гэргүүч гэсэн нийтийн байранд ингээд энэ зэрэг л ажиллана. Хуулийн байгууллагууд яг үнэн мөнний нь олоод одоо манай гэр бүлээс гадна дахиад өчнөө юм тийм ээ ар гэр одоо ардаа хань ижил үр хүүхэдтэй байгаа хүмүүсийг ингэж битээ хохироогоосоо л гэж бодож байна. Би үнэн нэг хүн ч гэсэн юм үннээр шийдэхийн төлөө явах юм бол улс орон хөгжинэ гэж боддог дор бүрнээ өөртөө ухамсартай байх хэрэгтэй. Нэг хайрладаг хүндэлдэг байх хэрэгтэй л гэж боддог. Энэ бол хүсэж байх тийм амьдрал бол биш ээ. Би энэ сүрэн бацагчийг одоо энэ бацагч нарыг дахиж ийм алдаа битгий гаргаасаа хаач үдээ хаач гэсэн хүмүүсийг битгий хэлмэгдүүлж битгий хийлэс хэрэгт гүтгэхээрээ хүний амьдралаар битгий тоглоулах гэж